Бурхны хүүхдүүд Бурхны үг идэж амьдардаг. Бурхны үг болох Библи нь та нарыг үргэлж зөв сургаж, ерөөл авах мэргэн ухаан өгдөг ном. Библийн дагуу амьдарч байж л шинэ хүн болж, хүн шиг зохистой амьдрна. Дэлхийн хүмүүс Бурхны үгийг сурдаггүй, үгийнхэн дагуу амьдардаггүй учраас тэд завхарч, сайныг үйлддэггүй. Хайр байхгүй үйлдэл гаргаснаас насан турш хуримтлуулсан зүйлээ хормын дотор сүрүүлдэг. Бурхны үгэнд эс байваас ертөнцлөг оюун ухаан ордог учраас Бурхан та нарт Бурхны үгэнд анхаарч амьдар, итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуул гэж айлдсан. Та нарыг итгэл сүсэгт хүргэж, зөв амьдрахад чиглүүлдэг Бурхны үгийг үзэж, сонсож, үйлдэж гэмээн Бурхны хайрыг ч хүртэж, аврал авч, ерөөл хүртэж, Тэнгэрийн хаанчлал явна. Бурхны үгээр шинэ хүн болж, дахин төрөөд Тэнгэрийн хаанчлал явахад бэлтгэцгээе. Ансаахан Бурхантай уулзахаасаа өмнө бол ертөнцийн найз нартайгаа нийлж, хаашааш амьдарч, завхарсан хүмүүсийн замыг дагсан байж болох ч, одоо Бурхны хүн болсон учраас ийм замаар явах ёсгүй. Уурлавч нүгэл бүү уйлд, уур хилэн дээр чинь нар бүүж аргаг. Хатуу үг, муу үг хэлэлгүй, хэрүүл маргаан хийлгүй. Оронд нь эм болох зүгийн бал мэт сайхан үг хэлж, талархлын үг л хэлээрэй. Бие биедээ илдэг хандаж, бие биенээ уучил. Дарсанд бүү согтуур, харин сүнсээр дүүр. Эдгээр нь ертөнцийн суйраас өмнө сонгосон хүүхдүүддээ эцгийн заасан үгс юм. Ингэж нэг нэгээр нь засах нь дахин төрөх явдал юм. Тэнгэрийн хаанчлал явахын тулд үзэсгэлэнт төрөхөөр дээрээс төрөх ёстой. Түүнчлэн Бурхны хуулийг сахиж байж Тэнгэрийн хаанчлал явна. Та бүхэн хайраар нэг болбол хуулийг бүхэлдэн сахисан хэрэг хэмээсэн. Хайрлал хорон мууг үйлдэхгүй, нүгэл үйлддэггүй. Хайр хөрсөн энэ ертөнцид зөвхөн өөрийгөө л боддог байсан хүмүүсийг Бурхан хайраар нэг болгож Тэнгэрийн хаанчлал руу дагуулж явна. Дэлхий одоо дайн дажин уур амьсгалын гамшихаар зовж байна. Ийм үе болох тусам хүмүүсийг гамшихаас аварч мөнх амьд шин гэрээний алгасал баярыг уйггүй тунхаглаж, цаг алдалгүй хүмүүсийг Сионд хоргодуул гэж эцэг захисан. Гамшиг тохиолдохоос өмнө хизээ үхэхээ мэдэхгүй өрөвдөлтэй хүмүүсийг аврал руу хөтлөх ёстой. Алгасал баяраар Бурхны мах цус дотор чинь орсон тул та бүхэн ч хэн нэгнийг өглөөд байгааг харвал өрөвдөх сэтгэл төрж амийг нь аврахыг хүснэ. Та бүхнийг өрөвдөж, оронд чинь үхэж, та нарыг аварсан Бурхны хайр ажиллаж байгаа учраас тэр шүү дээ. Мөнх хайм авч Тэнгэрийн хаанчлал явах замыг заадаг алгасал баярын хайраас илүү чин сэтгэлийн хайр гэж үгүй.
Тэр хайрыг биелүүлэхийн тулд 1-р Коринт 13-р бүлэгт бичсэнчлэн төвчээртэй байх ёстой. Инрэнгүй, атаархтгүй, өөрөөрөө сайрхтгүй, их хэрэгтгүй, мөн зүй бус авирлах ёсгүй. Мэдлэхгүй байх нь ч, мэндийн хариугүй байх нь ч зүй бус авир. Балчир хүүхдийг бол ойлгож болох ч насанд хүрсэн хүн мэдлэхгүй бол эцэг эх нь түүнийг буруу сургажээ гэлцдэг. Насанд хүрсэн бол хүүхдийн авир үйлдэлээ хаях ёстой. Зөвхөн өөрийнхөө гэрэлгүй бусдын ашиг тусыг эрэлхийл. Зүй бус юмд баярлалгүй. Бусдын таагүй байдалд баярлалгүй. Харин ч өрөвдөн залбирч өгч хэн нэгэн уурыг чинь хүргэлээж твчих ёстой. Хайр бол хамгийн агуу нь. Би яаж энэ сүнсийг баярлуулж итгэлийг нь бэхжүүлэх үү? Ямар үг хэлж халуун дулаанаар тайвшруулах уу? Яаж тэдэнд аврагдахад нь туслах уу? Ингэжл үргэлж бусдыг боддог байх хэрэгтэй. Манай гэр бүлүүд хайраар нэгдэж дэлхий даяар сайн үс хийсэн болохоор Бурхны яруу алдар гарч байна. Та бүхний сайн зөв үс Бурхны сайхан хувцас болно. Тэр бүх үйлс хүн нэг бүрийг зөв удирдан чиглүүлж дэлхийд амар тайван хайр авчрахаас гадна олон сүнсийг ч авардаг. Сайхан үйлсээрээ Бурхны нарийн майланга болж Бурхныг их алдаршуулад алгасал баяр шин гэрээг олон хүнд зааж тэднийг шин хүн болгоод Тэнгэрийн хаанчлал руу хөтлөөрэй.